15 дугаар бүлэг Шаагийн илж. Сиэд Яхия баабын үйл хэргийн талаар судалж мэдхийг ихэд хүсэж байсан боловч нөхцөл байдлаас болоод амжихгүй байсан юм. Гэтэл одоо Шаагийн итгэмжлэгдсэн илч болж санснаа биелүүлэхээр Шираз руу явлаа. Шираз хотын захирч түүний хүндэтгэн хүлээн авчээ. Замдаа Сиэд Яхия уг асуудлыг толгойдоо эргэцүүлэн явв. Ном хаялцаад баабыг амархан дийлнэ гэж тэр бодон ямар асуулт тавихаа сайтар бодож боловсруулжээ. Баабын үйл хэргийн талаар өөрийн дүгнэлтийг гаргачаад Тегеранд эргэж очоод илүү чухал бусад ажил амжуулна гэж бодж байлаа. Сиэд Яхия хотын захирагчийн буудалсан байсан бөгөөд Хажи Мирза Сиид Алигийн гэрт баабтай уулзахаар тохиролцжээ. Сиэд Яхия баабтай илдэг дотноор мэдлээд түүнээс лалын шашны хамгийн адармаатай хэцүү зүйлсийг 2 цагийн турш асуухад бааб бүх асуултуудыг анхааралтай сонсон тэмдэглэж авав. Сиэд Яхияг асуулт тавьж дууснагт бааб хариулж эхлэв. Товч өгөө тодорхой хариултанд нь Сиэд Яхия ихэд гайхан биширч өөрийн чадалгүй дорог ухаарч өөрөөсөө ичих шиг болов. Өдийг хүртэл ямар ч хурал цуглаанд очсон олны анхаарлын төвд байдаг байсан Сиэд Яхия харин одоо баабын дэргэд өөрийн бардам ихэмсэг учир дутмаг байдлаа ойлгожээ. Бурхны таалал оршвол би үлдсэн асуултуудаа дараачийн үүдэлт үеэр танд тавья. Тэгсний эцэст өөрийн байцаалтыг дуусгах болно гэд эхний удаагийн ярилцлагыг завсарлаа. Сиэд баабтай хийх 2 дахь ярилцлагаасаа өмнө Сиэд Яхия бүх асуултуудаа бодож боловсруулжээ. Гэвч баабтай нүүр тулан уулзангууд өнөө олон асуултууд нь толгойноос нь арилж бүг мэдэрчээ. Тэрээр бүрэн гайхалд орж уг асуудал ямар ч хамааралтгүйгээ мэдсээр байж цөөн хідэн асуулт тавьжээ. Гэтэл дараа нь өөрийнх нь асуух гээд асууж чадаагүй байсан нөгөө асуултуудад бааб мөн л товч оновчтой байдлаар хариулж эхлэнгүүт бүр их гайхжээ. Гэсэн ч хард сонсондоо эргэлзсээр л байв. Болсон энэ явдал толгойн самуурч гайхширч гүйцээд саруулж сэтгэж чадхаа болов. Тиймээс явах боллоо гэд гарч оджээ. Баабаас холдмогс дараачийн ярилцлагаараа түүнээс юу гэж асуухаа төлөвлөв. Тэрээр баабаас ганцхан асуулт тавина. Тавихтаа амаараа биш харин бодлоороо тавья гэж шийджээ. Тэрээр Каутарын сүрийг тайлбар хийхийг баабаас бодол санаагаараа чимээг хүсье. Хэрв бааб хилэгдээгүй энэ хүсэлтийг нь биелүүлж тайлбарыг нь хийх юм бол түүний сургаалыг хүлээн зөвшөөрье. Харин ингэж чадахгүй л тунхаглыг нь яцаая гэж бодсон байлаа. Баабтай дахин уулзангуудаа Сиэд Яхия туйлын ихээр сэтгэл түүнийг эзэмдэж эхэллээ. Яагаад ингэж байгаагийнхаа учрыг тэр огт ойлгосонгүй. Тэр Шаагтай зөндөө уулзаж байсан. Гэхдээ ингэж биеэ барьж үзээгүй юм. Гэтэл баабтай нүр тулмагц өвдгөн жичрээд аятайхан зогсож чадахгүй байлаа. Үүнийг нь ажигласан бааб босч ирээд Сиэд Яхиягийн гараас хөдлөн өөрийн хажуугийн судал суулгаад сэтгэл зүрхнээсээ юу хүсч бүг надаас асуув. Би чамд нэн төрөж өгье гэж хэлсэн. Түүний амнаас нэг ч үг гарсангүй. Тэр ярьж чадахгүй. Хүний яриагч ойлгохгүй яг нялх хөвчөг болчихов. Бааби нэмсэглээ. Намайг Каутарын суурийг тайлбарлавал миний үгс бурхны сүнснээс их сурвалжтай гэдгийг хүлээн зөвшөөрөх үү? Миний үгс ямар ч илбийн биш гэдгийг чи ухаарч ойлгохгүй хэмээн өгүүлсэн. Сиэд Яхия уйлаад арай гэж амнэн Коран судраас иш татаж дараах үгийг хэлв. Бурхан Тэнгэр минь бид өөрсөнтэйгээ л шудрагус харьцлаа. Хэрв та биднийг уучлж эс өрөвдгөөс бид устан арилах буюу. Тэгтэн бааб үзхийн сав цаас авчрахыг нагзахаасаа гуйгаад Каутарын суурийг тайлбарлаж эхэллээ. Хожим Сиэд Яхия энэ талаар дурсан бичсэн энэ бүлгөө өгүүлшгүй гайхамшигтай энэ үйл явдлыг би хэрхэн илэрхийлэх билээд. Түүний үзгэн дороос шаднууд үнэнгүй хурдтайгаар ундран гарч байлаа. Тэрээр гайхалтай түргэн бичиж амандаа ярхан уянгуулан бувтанж байгааг ер нь түүний бүх хил сүр хүчит байдлыг хараад би гайхан биширч байлаа. Тэрээр нар шингэтлэн гэж бичсэн бөгөөд суурийн тайлбарыг гүйцэтлээ огт завсарлсан. Дуусмагцаа үзгээ тавиад цай уу гэж хэлв. Бодлого надад зориулж тайлбараа чанга тоддуугаар уншлаа.
Сүр жавхлантай уг тайлбарыг уншихад түүний амнаас үгээр илэрхийлэхийн арга уран сэцэн сонсголонд яруу аялгау хөвөрхийг сонсоод зүрхэнд галзуу мэт огтлж байв. Үүний тансаг гол сонсголын чанарт автан бараг 3 удаа ухаан алдах шахсан юм. Тэрээр миний алдарч буй хүч чадлыг сэргээхийн тулд сарны усны хідэн дуслыг миний нүүрэн дээр асгасан юм. Энэ нь миний ухааныг сэргээж түүний сургаал уншихыг дуустал сонсох тэнхээ болгосон билээ. Сэдэхия Хажи Мирзалийг энэ 3 хонож энэ хугацаанд Баабын өөр нэг дагалдагчийн хамт тэрхүү тайлбарыг хуулж бичин түүн дотор иш татсан лалын шитний сургаалт өгсөй их судартай нь харьцуулан шалгаж байлаа. Уг тайлбарт өчүүхэн шалдаа байсангүй. Сэдэхия Баабын сургаалын үнэн дэргэлт буцалтгүй тэгсэн байлаа. Тэр хожим бичгтээ дэлхийн бүх хүч миний эсрэг хоримтглаач гэсэн түүний үйл хэргийн агуунд итгэх итгэлийг нь болонгортуулах чадлагүй тийм их үлэргэлзэх итгэл үнэмшил би хүрсэн байлаа гэжээ. Сэдэхия ингэж их удаан алга болсон хусайнхан их итгэлгэнхийн хажуугаар бас хардаж байв. Баабын чидийн үнэлөөнд орчихов. Яав, ер нь юу бодож асуулгасанд Сэдэхия хүндрэлтний зүрх сэтгэлийг эзэмдэж чадах цорын ганц Бурханаас өөр хинч Сэдэхигийн зүрх сэтгэлийг эзэмдэхгүй. Сэдэхигийн зүрхийг эзэмдэж чадсан хэн боловч Бурханыхан өгөөд тэр хүмүүний сургаал өгсөн маргаангүй үнний дуу хоолой болоо гэсэн хариу илгээс нь Хусайн хаан цочирдож гайхжээ. Хусайн хаан ихэд сэрэмжилж зочныхоо ил байдлыг илтгэн шаагт гомдол илгээжээ. Сэдэхия хотын эрдэм номтой улаамаа нартай ч уулзахаас татгалцсан байв. Шааг хариу ütсэн. Манай ордонд Сэдэхигийн дараа бийг муушаасан ийм үгс хинж хэлхийг хорвилсан юм. Тэр бол дээд язгууртан гаралтай эрдэм номтой төгссөн чанартай хүн билээ. Тэрээр манай хаан тусын хөгжил дэвшил лалын шүтлэгийн сайн сайхан ач тустай ч гэж бодоогүй бол ямар ч асуудлыг хүлээж авахгүй гэж шааг хариу илгээсэн юм. Яг энэ үед Мухаммед шах өөрийн тэргүүн визир Хажи Мирза Акасид Сэдэхигийн дараа би Баабын дагалдагч болсон гэж саяхан бидэнд мэдгдлээ. Хэрв энэ үнэн бол тэр Сэд өвгтний үйл хэргийг хавчхаа болбол зохино хэмээн хэлжээ. Сэдэхия болсон бүх явдлыг шааг тайлагнан бичсэн боловч өөрөө нийслэл эргэж очоогүй юм. Бааб Сэдэхиад Вахид гэсэн өргөмжилт нэрийг өгсөн бөгөөд энэ нь онцгой буюу зүйрлэжгүй гэсэн утгатай юм. Бааб Вахидыг эхлээд Лористанд байдаг аавын доочоо сургаалт өгөх аяллаа эхэлгэж явууллаа. Вахидын аав Баабын сургаалыг эсэргүүцээгүйч түүний хөдөлгөөнд оролцох хүсэлгүй байгаадаа хүүдээ эвтэйхэн ойлгууллаа. Вахид чавга ятгсангүй. Тэр агуу их аяллаа эхлэн очсон хот тосгон бүрдээ сүмийн эндэр дээрээс Баабын заларч ирсэн баярт мэдээг түгээж байсан ба уг мэдээ улс орондоо яар тархан. Шашны бусад лам суураг эрдэм номтой санваартандар далай шиг их мэдлэгтэй бусдын бишрэл хүндэтгэлийг хүлээсэн Яхия галзуурсан. Өгөөл илбдүүлж ховстуулсан байх гэлцэж байлаа. Тегеранаас баруун зүгт орших Занжан хотод Вахидын ажил хэргийн тухай мэдээлэл хэдийнэ хүрч амжсан байв. Тэнд Мулла Мухаммед Али хэмээх шашны тэргүүлэгч багш амьдардаг байжээ. Мулла Мухаммед Али илэн далангуй шулуун шудраг зантай өргөнх мэдлэгтэй маш сайхан ярьдаг уран илтгэгч хүн болж байгаа. Тэр альваг өөрийнхөө бодож эргэцүүлдэг. Гарах үр дагаврыг огт харгалздаггүй. Юу бодсноо шууд хэлждэг байв. Бодол санаагаа шууд шудуухан илэрхийлдэг зам бусад лам санваартнуудын сэтгэлийг гонц ойлгодог байлаа. Тэр шийдэл ам санваартан нарын ажил явдлыг шүүмжилж тэдний үйлдсэн нүгэл гимиг ихэд буруу шаншуддаг үздэг байв. Зарим тохиолдолд санваартан нарын уур хэлгэнлээс Мулла Мухаммед Алиг авч Занжан хотод эмх замраагүй байдал цусаас саралт гарахгүй гэж шаа гэдгээр маргаанд хөндлөнгөөс оролцдог байв. Мулла Мухаммед Али Сэдэхийг Баабын дагалдагч болсны сонсонход Баабын талаар сайн мэдхийн тулд итгэмжлэгдсэн элчээ Шираз руу явуулав. Элчийг нэргэж ирэхэд Занжаны бүх лам санваартнууд Мулла Мухаммед Алиг ингээд цугларчихсан байлаа. Баабын сургаалыг дагсан уу гэж Мулла Мухаммед Али элчээс асуув. Элч нь багшийнхаа шийдвэрээр л болно гэж хариулсанд Мулла Мухаммед Али уурлаж
Сүсэг бишрэл гэдэг бол бусдын нэрмжлэг юм уу? Эсрэг үзлээс хамаарна гэж чи яаж бодож зөрхлөнө хэмээн хэлжээ. Ширазаас элчин авчирсан баабын сургаал бичмэлийн хуулбарыг аваад тэр уншиж эхэллээ. Дөнгөж нэг хуудсыг уншингуудаа мөргөл үлдэж байгаа юм шиг сүгдэн тухаараа газар мөргөөд цугласан хүмүүс хандан ингэж хэллээ. Миний үнсэн эдгээр үгс Коран судрихтай адил их сурвалжтай гэдгийг би гэрчлэе. Тэрхүү ариун судрын үннийг хүлээн зөвшөөрсөн хэн боловч эдгээр үгсийн тэнгэрлэг их сурвалжийг гэрчилж үүнийг тойрвсон зохиогчийн сургаалыг хүлцэн дагваас охино. Энэ хүүдэл нээлтийн зохиогчид би хязгааргүй хитгэж буйгаа илэрхийлж байгаа бөгөөд хэрвээ тэрээр хизээ нэгэн цаг шөнийг өдргөс нарыг сүүдэргэж нэрлсэн ч би түүний үнэн үгийг эгэлзээгүй хүлцэн дагаж түүний дүгнэн шийдвэрийг үнний дуу хоолой гэж үзэх болно хэмээн өгүүлсэн билээ. Ба Мулла Мухаммед Алид Хужаат гэсэн нэр өгсөн бөгөөд энэ нь баталгаа гэсэн утгатай ажээ. Хужаат Вахидийн нэгэн адил баабын сургаалыг түгээхээр тэр дороо айн мортлоо. 16 дугаар бүлэг Ширазаас мордсон. Бааб өөрийгөө тунхагласнаас хойш 2 дахь Наврузыг 1846 оны хавар гэр хорионд байхдаа амар амгалан нам хүм байдал тэмдэглэжээ. Тэрээр ээж эхнэр хоёроо ихэд хайрлаж, ирээдүйн хүн төлөө эмээж байсан тэдний айдсыг зайлуулж, дундаршгүй хайраараа тэдний сэтгэл зүрхийг баясгаж байв. Шираз дээрээд бараг 1 жил болоод 1846 онд тэр бүх хөрөнгөө ээж эхнэр хоёртой өвлүүлэх гэрээслээ бичиж үлдээлээ. Энэ үед түүний төрөл садан дотроос өвхөн эхнэр нагаз ах хоёр нь түүний сургаалд итгэж байсан учраас хожим өөртөө тохиолдох зовлон зүдүүрийг эхнэртэй хэлв. Өөртөө тохиолдох тэр зүйл чухам ямар ач холбогдолтой болохыг тайлбарлаж, юу ч тохиоллоо гэсэн язашгүй эр зоригтойгоор угтах хүч чадлыг эхнэртэй хайрлаж байлаа. Өөрийн мэдсэн зүйлийг түүний ихэд үл цугуйлгаж, гагцгүй бурхны хүсэл таалд эвлэрн тэсвэр төвчээртэй байхыг тэрээр эхнэрээс гуйв. Бааб эхнэрийнхээ зовлон зүдгүүрийг арилгаж, уйгаа шүнийг нэмэглэх гэж түүнд зориулсан тусгай мөргөл айлдсан юм. Бурхнаас сур зовлон зүдгүүрийг арилгахч байна уу? Бурхан тэнгэр бадардахгүй. Таал бурхан багш билээ. Хамаг амьтан таны шадар зарц, хамаг амьтан таны үгийг дагдаг билээ. Хүнд хэцүү үед унтахын өмнө энэ мөрөглийг уншиж байгаарай. Би өөрөө чамд үзэгдэн учирсан зовлон бэрхшээлийг чинь арилгах болно гэж тэрээр эхнэртэй загсан юм. Тун удалгүй хэдхэн сарын дараа эндээс явахаа бааб мэдэж байсан боловч гэрийнхэндээ хэлэлгүй тэднийг амар амгалан байлгаж сэтгэл зүрхийг нь баяр хөөрөөр бэлхуулан айдас түгшүүрийг нь хөөн зайлуулж байлаа. Тэд нагаз ахынхаа байшин руу нүүлээ. Тэрээр Шираз байсан цөөн баавчуудыг Исфаханд очоод түүний зааврыг хүлээж байх хэмээн хэлжээ. Ширазын ланд санваартнууд баабын эсрэг зүйл хийхээр төлөвлөн бужигналдаж байв. Хэдийгээр бааб гэр хорионд байсан ч түүний нөлөө хотыг бүхэлд нь бүргэсэнд Хусайн хаан ихэд ургуутсаж байлаа. Хотын даргын тагнуулууд баабыг нүд салгалгүй мөрдөж олны өмнө түүний нэр хүндийг гутаах гэж янз бүрээр оролдож байжээ. Тэргүүн визирийн тагнуулууд Шираз дээр тагнах ажиллагаагаа явуулж байлаа. Тэргүүн визир шаахийн итгэлийг алдаж албан тушаал нөлөөлн багасхыг гэж ихэд сэрэмжилдэг байв. Баавчуудын хөдөлгөөний үндэслэгч удирдагч нь үгүй бол тэдний хүч суларч оршин тогтноход бэрх болно. Ингүүл тэрээр визир баярлна гэдгийг Хусайн хаан мэдэж байлаа. Нэг шөнө хотын захирагчийн тагнуулчдын ахлагч ирээд баавтай уулзахаар олон хүмүүс ирж байгаа учраас хотыг аялд очихоос өмнө яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэж мэдээлэв. Баабын өдөр шөнө бүр ирдэг олон хүмүүсийн тоо таны захиргааны үүдэнд өдрөөр цугладаг хүмүүсээс их хол давсан байна. Хэрвээ таныг зөвшөөрөөд таны хідэн бараавлагчтай хамт шөнө дунд баавын гинт очиж тодорхой хідэн дагалдагчдыг нь гавлан танд авчирч өгье. Та тэр хүмүүсээс түүний үйл ажиллагааны талаар мэдээлэл авч болно. Тэд ч миний хэлж байгаа энэ зүйлийг нотлоод өгнө гэж хэлжээ. Хусайн хаан энэ төлөвлөгөөг зөвшөөрсөнгүй. Төр улсын маань ашиг сонирхол юунд орохыг би чамаас илүү хэлж мэднэ. Намайг зүгээр л харж бай. Түүнийг яахаа би мэднэ гэж Хусайн хаан хэлв. Хотын захирагч тэр даруй хотын цагдаагийн даргыг дуудуулв. Хажи Мирза Сид Алигийн байшинд хурдан оч.
Хинд ч мэдэгдэлгүй чимээгүй хүн очоод хашаахан давж дэврээр нь ороод Сэд Бабыг баривчил. Түүнтэй уулзахаар хүмүүс ирсэн байж магадгүй. Тэгвэл зочин гişнийх нь хамт энд авчир. Гэрт нь байгаа ном бичиг баримтыг хурааж ав. Өнөө шин Сэд Баб нөхрийнхөө хамт алагдана гэдгийг эзэн хаан Мухаммед шахын тэтмээр тангаруулъя. Тэдний гутамшиг түүхэл асаасан галыг нь унтрааж энэ хаант улсыг амар амгалан байдлыг алдаг дуулагч хүнд ямар хаюул учрахыг түүний дагалдагч болох гэж завдаж өг хүмүүст ойлгуулна. Үгээр би төрүүлсэн маань ашиг сонирхол туйлын ихээр занал хийлж байна. Тэр сүзэлтнийг номогдхон дарах болно гэж хотын захирагч түүнтэй шаажээ. Цагдаагийн газрын дарга захирагчийн тушаалыг аваад яарвчлан өдөв. Тэрээр өөрийн хүмүүстэй нийлээд байшингийн ханаар авирч дээвэр дээр нь гарan байшин дотор оров. Тэр үед Бааб өөрийн нагацах бас нэгэн дагалдагчтайгаа хамт байв. Цагдаагийн газрын дарга гурвууланд нь баривчлагдсан болохыг хэлээд гэрт байсан бүх баримт бичгийг цуглуулж Хажи Мирза Сэйд Алиг гэртээ үлдгэв. Тэгээд Баабыг дагалдагчдийнх нь хамт авч явлаа. Гэвч Бааб амгалан тайван хിവэрэ байсан бөгөөд Коран судрын нэгэн шатмөрийг унших нь сонсогдож байв. Тэд нэг сүрдүүлсэн тэр зүйл бол өглөө болно. Өглөө ойртож байгаа бус гэж юу хэмээн Бааб уянгуулан хэлв. Цагдаагийн газрын дарга Баабыг нөхрийнх нь хамт харанхуй гудамжаар дагуулan хотын арилжаа намааны захад ойртов. Тэнд ордуу тавин уйлаа майлан босон хүмүүс өчнөө болон авс авч яваг хараад айн зочирдов. Энэ нь гинт шүмдөнд булчин задрах тахал өвчин хотод гарч хэдхэн цагийн дотор түргэн тархаж 100 гаруй хүнийг амийг авсан энэ байлаа. Тэр үед булчин задрах тахал өвчнийг эмчилж эдгэх ямар ч арга байгаагүй бөгөөд өвчин яаж тархдаг, үүнээс хэрхэн сэрэмжилж болгоомжлохыг мэдэх хүн нэгч байсангүй. Булчин задрах тахал өвчин гарсанд улс орны өнцөг болон бүрт олон түмэн айж сандарцгаан байв. Хүн бүрл өвчин авчихыг хэмээн айн зогтож, өвчний шинж тэмдэг илэрсэн гэр бүлийн гишүүдийг ч орхин зогтож байлаа. Айд чичирсэн цагдаагийн дарга захирагчийн гэрт гүн орвол тэдний хинч байсангүй. Гурван зарцнаас барсан гэр бүлээс нь хит хитэн хүн маш хүнд байдал байгааг хижээл насны харуул хэлв. Захирагч бусад төрөл төрөстэйг хотоос харан зогтсон байжээ. Энэ мэдээг сонсон цагдаагийн дарга улам их айж Баабыг өөрийнхөө гэрт аваачхаар шийдэв. Гэртээ очивол цагдаагийн даргын хүүхлийн гэрмэг тулчихсан байсан тул гай зовлонгийн гаслан удамч нэмэгдэв. Сандарч твцэн аав нь Баабын өмнө цөгдөөд хүүгийн намийг авраач гэж гуйв. Эд цэцэглэж буй залуу наснд нь ааваас нь холдуулахгүй байж өгөөч. Аавынх нь хийсэн нүгэл гэмийнхэн төлөө хүүг минь бүү шийтгэж. Би хийсэн нүгэлдээ гэмшиж байна. Энэ албан тушаалаасаа яг одоо огцрыг өлсөж өгөх гэж байсан ч хизээч энэ ажлыг хийхгүй гэдгийг амлая гэж гуйлаа. Энэ үед Бааб өглөөний мөрөглөө үйлдэх гэж байсан юм. Тэр гар нүрээ угаасан усаа цагдаагийн даргад өгөөд хүүдээ уулга. Цагдаагийн дарга үнийг хурдан билүүлсэн хүн эдгэрч эхлэв. Баярлаж талархсан мэр захирагчд инхүү бичжээ. Өөрийгөө болон өөрт нь бурхнаас даатгсан хүмүүсээ өрөвдөж үзээж энэ тахал өвчин цаашид халдварласаар байвал маргааш хэд энэ хотод амь үлдэх хүнгүй болно гэжээ. Ширазаас л явж байвал хүссэн газартаа түргэн даруй явагтан гэж захирагч Баабт хэлүүллээ. Бааб цагдаагийн даргын үгэнд ороод хамт явсан нөхрөө наг захих руугаа дуудуулахаар явууллаа. Бааб цагдаагийн даргын зүлдээд хамт явсан нөхрөө наг захигаа дуудуулахаар явууллаа. Түүнийг ирэхэд Бааб Исфахан руу явах болсноо мэдэгдээд ээж ихнэр хоёроо амар минь суугаарай гэсэн ерөөлийг дамжуулахыг хүсв. Тэрээр наг захтаа салахаас гүйцэтгээд бүхнийг хүрээлж байдаг бурхны хайр инэрл хамгаалт тэднийг минь тэтгэв. Тантай би Азербайджааны улс тунд уулзнаа гэж хэлээд аян замдаа мордсон. Исфахан 1846 оны 10 дугаар сараас 1847 оны 3 дугаар сар 17 дугаар бүлэг Баабыг Исфаханд халуун дотноор хүлээн авав. 1846 оны 9 дугаар сарын сүүлээр намрын гуур авилралд Бааб Ширазаас гарч хойд зүгт 300-аад байр газар явж Исфаханд хүрчээ. Баабыг алга төлөвлөгөө нь биелээгүй Хусейн хаан ихэд уурлан өшөрхөж Баабыг хотоос явмагц Хажи Мирза Сэйд Алиг авчрахыг тушаалаа.
Олны хүндэтгэл хүлээсэн энэхүү алдартай худалдаачин захирагчийн тушаал ёс орлоод. Хусейн хааны сэтгэлүүгээр хансангүй. Орноос хойш босох тэнхэлгүй Баабын хадам ахыг тарчлаан зовоож эхлэв. Хусейн хааны цэргүүд түүнийг эрт дайран орж, түүнийг орноос нь сух татан, захирагчийн өмчирч авчирсанд захирагч түүний үгийг муугаар хараан зүхэж олиггүй муугаар шийтгэнэ гэж анхааруулад асар их мөнгөөр торгосон байна. Баабын сургаал бүхий нэг цаас жайлаас олвол тэднийхийг тамдан шийтгэн гэж Хусейн хаан зарлиг болгожээ. Үүнийг нь сонссон олон хүн Баабын хадам ахынд очиж Баабын сургаал номлолтой бичиг цаасаа санд минь оруулж хаян харагдахаас өмнө зүгт татгаж байв. Баабын нагцаг түүний сургаал бичгийн бэхийг нь угаагаад газарт болуулжээ. Баабын төрөл дөрөвсөд Шираз хотод засгийн эрх баригчдын уур хилэн өшөө хорслыг амсаж байх үед тэрээр Исфаханы зах хүрчээ. Чул уурхах хуурай газрыг туулж ирсэн хүмүүс далмод болон жимсний төрөл бүрийн модны дунд үзэгслэн гоо сүмүүдийн бөмбөр орой бүхий Исфахан хотын бараа нь яг л зүү зэрэглэмэд санагдана. 16 дугаар зууны эз 17 дугаар зууны ихэр Персийн хаан төрийг барьж байсан Шах Аббас Исфаханыг нийслэлээ болгож тэнд олон сайхан сүм хийд сургууль соёлын газар орд харшууд бариулж үзэгслэн цэцэрлэгээр хүрээлүүлсэн юм. Түүний засаглалын үед Исфахан үнэхээр сүр жавхлангийн хот байсан учраас хүмүүс түүнийг дэлхийн тэн хагасгсан утгатай Нисфи жахан гэж нэрлэх болжээ. Гэвч 1722 онд Афганы арим хотыг дайран эзэлж ихээхэн хэсгийг сүйтгэсэн байна. Хэдэн зуун мянган хүмүүс өвчин зовлон өлсгөлөнгөөс болоод хотын дотн гаднаггүй үхэж байжээ. Афганы булан эзлэгчдийн тэр давталгооноос хойш 100 гаруй жил өнгөрсөн боловч Исфахан дахиж өөдлөөгүй бөгөөд олон сайхан байшин барилганд балгас болсон хэвээр байв. Гэсэн хэдий ч Исфахан хот нь лам санварт нарынхаа сувилэг шийд шүтлэгтэн орсон суугчдын хориглон хүсэл эрмэлзлэр Перс орн даяар төдийгүй хилийн чандад жалдартай байлаа. Исфаханы хотын захирагч нь Манчуур хаан хэмээх хүн байлаа. Энэ хүн Оросын өмнөд хэсэгт орших гүржид төржээ. Хүүхэд байхдаа боолын худалдаагаар зарагдсан бөгөөд Перс эзэн түүнийг тайган болгожээ. Тэр мусман болж өссөн хүмүүжсэн боловч үнэн хэрэгтээ Мухаммедийн сургаалыг огтхон судалж идгээгүй байв. Тэр төрхийн албанд алба хашиж өндөр албан тушаал дэвссэн бөгөөд хаан засгийн хамгийн сайн удирдан зохицуулагч хэмээн тооцогдож байлаа. Манчуур хаан мөн мэргэжлийн зэрэг байсан бөгөөд Шагийн төлөө олон тулдаанд оролцож улс орныхаа газар нутгийг хамгаалж байлаа. Шаг Манчуур хаанд ихэд итгэдэг боловч олон хүн түүний хэрцгий догшин занд нь үзэн яддаг байжээ. Нэгэн удаа тэр бослого дараад олзлогдсон 70 гаруй амьд хүнээр махан овоо босгосон байна. Энэ мэд харгас үйлдэлийг нэс тооцвол тэрээр шудраг захирагч байлаа. Тэр ядуус доорцыг эрх мэдэлтэй дарлан мүлжлэгчдээс хамгаалдаг байсан болохоор Персийн бусад нутагтай харьцуулахад энд харьцангуй амар амгалан байдаг байв. Шагд ам хайрлалгүй зүтгэснийг нь үнэлж хаан Исфаханы асартан мужийн захирагчаар томилсон ажээ. Хотод ойртоод Бааб Манчуур хаан загтлыг бичээд хаан байрлаж болохоо илтгэхээр асуусан байлаа. Түүний цэвэр гаргацтай бичиг ээлдэг сайхан үгээр илэрхийлсэн хүсэлт нь хотын дарга сайхан сэтгэгдэл төрүүлв. Тэрээр муула нарын тэргүүнийг Баабыг хотын үдэнд угтан авч өөрийн гэрт байрлуул гэж зарлиг болгожээ. Тэргүүн муула хэсэг нүхтийгөө Баабыг угтуулахаар явуулаад өөрөө дараа нь түүнийг дагуулan гэртээ авчирчээ. Дөнгөж анхны шөнөл тэргүүн муула Баабыг биширч албан тушаал зиндагаа гоорон гэрийн зарцаасаа савта усыг нь авч Баабын гар дээр нь хийж өгөв. Энэ үеэс эхлэн тэрээр өөрийн биеэр зочинд өвлжилж байлаа. Нэг өдөр тэдний олон зочин цугласан байсан бөгөөд тэргүүн муула Баабыг Коран судрын нэгэн бүлгийг тайлбарлаж өгөхийг гуйсанд Бааб үзэг цаас аваад бичив. Бичиж дуусаад өөрийн төрөл тайлбарыг уянгалуулан унсна. Зочид түүний үгсийн хүч чадлын агуу гайхан биширсэндээ бүгд л гэрийн эзэн тэргүүн муула хүртэл өөрийн ирэхгүй түүний өмнө сөгдөн сөхрөн хормойныхан захыг үнсэж байлаа. Тэгтэл нэг санваартан хүн ахрал богинохон хугацаанд ийм сайхан гаргацтай хിവэр Коран судрын 4-1
Бүр 3.1% тэнцвүүц их олон шат мөрийг битсэн энэ биерэн дороос ундран гарсан үг юутай хосгүй, юутай өрмөцвэ. Энэ бол Бурхны оролцоогүйгээр ямар ч мөхөс хүн үлдэж чадхааргүй бүтээл мөнөөс мөн гэж дуалтан хэлжээ. Бааби нэр алдархадаа яар тархаж өнцөг болон бүрээс тэргүүн мулагийн дэрсэн хүмүүсийн хөл тасрахгүй байлаа. Зарим нь сониуд зандаа хөдлөгдөн ирж байхад нэг хэсэг нь Баабын сургаалыг чин сэтгэлээсээ гүнзгий ойлгох гэж, нөгөө хэсэг нь өвчин зовлонгоос амжруулахыг хүсэн ирж байлаа. Энэ бүх үйл явдлын талаар сонсон захирагч бас Баабад бараалахаар шийдэв. 18 дугаар бүлэг. Тэргүүн визир гайхутгалаа. Манчуур хаан Баавтай уулзахаар тэргүүн мулагийн гэрт нэг өдөр очсонд тэрээр хотын хамгийн эрдэм номтой шилдэг лам санваартнуудтай уулзаж байлаа. Захирагч урд өмнө Мухаммедийн сургаалын үннийг түүнд баталж өгөхийг тэр санваартан нараас хүсч байсан сэтгэлд нийцэх хариу өгч чадаагүй байжээ. Ингээд одоо Манчуур хаан энэ хүсэлтэд Баавд тавилаа. Таны асуултанд бичгээр хариулах уу эсвэл амаар хариулах уу гэж тэрээр асуув. Манчуур хаан зөвхөн энд байгаа хүмүүс төдийгүй өнөөгийн болон ирээдүйн үеийнхэндээ сургаалan үлдээхийн тулд бичгээр хариул гэж өгүүлв. Түүнийг ингэж хэлмэгц Баав үзгээ аваад бичиж эхэллээ. Тэрээр 2 цаг орчим бичээд лалын шашны үүсэл гарал шин чанар үр нөлөөллийг уран яруу оновчтой бишиж багтаасан 50 хуудас бүхий сургаалыг бичиж дууслаа. Түүний ухаалаг бодол альваг нэг үрчлэн оновчтой тэмдэглэсэн уран яруу хэлний найруулга нь захирагчийн толгойд маш удаан хугацаанд оргинож байсан бүх хэрэгэлцээг замхрууллаа. Энд цугласан олон намайг сонсцгоо. Эрх хүндэс санваартан та нар миний гэрч болготон. Өнөө хүртэл би лалын шашны үндэт ингэтэл тууштай итгэж ойлгож байсангүй. Тийм биеийн залуугийн төрөсөн тайлбарын ачаар Бурхны худагтын тунхагласан шүтлгийн үнэн сүсгтэн болж байгаа зарлаж байна. Хичнээн их ном үзсэн ч эзэмшиж чадаагүй ер бусын хүч чадал энэ залуу заяагдсан бөгөөд энэ хүч чадлын мөн чанарт би итгэж байгаа илэрхийлэн гэрчилж байна гэж Манчуур хаан баяр хөөрөлн зарлав. Баабын нэр хүнд хоттой яар тархаж олон хүмүүсийн хүндэтгэлийг хүлээн шав нарыг нөлөөнд оруулж байгаа цөөнгүй санваартан нараа таархан игдүүцэх боллоо. Шаагийн тэргүүн сайд Хажи Мирза Каси Исфаханаас ирсэн мэдээг сонсоод ихэд түгшжээ. Учир нь шаагийн итгэлд дотны ханд Манчуур хаан Баабыг шаагтай уулзуулж болцсошгүй байлаа. Хүнд амархан итгэдэг уйрамтгай шааг Баавтай уулзаж сургаалынхан нөлөөнд орж ингэснээр тэргүүн сайд эрх мэдлээ алдна гэж айж байсан юм. Хажи Мирза Каси Исфаханы тэргүүн мулаад хандаж Баавд үзүүлж хүндэтгэл зэргийг нь буруу шаасан загтлилгээлээ. Ард түмэн болон засаг төрийнхээ эрх ашигт харшлах альва үзэгдлийг эсэргүүцэн тэмцэнэ гэж бид танд итгэдэг. Та гэтэл энэхүү учир битүүлэгж их шүртэй хөдөлгөөний өөгшүүлж бүр магтан мандуулж байх ч гэжтэй гэж бичжээ. Тэрүүн Баабыг эсэргүүцхийг уриалсан загтлыг зарим лам санваартнуудад явуулсан байв. Тэргүүн мулаа Баабыг хүндэтгсэн хിവэр байсан ч түүний хүмүүсийг уулзуулах нь уламж бэрхшээлтэй болж ирэв. Хотын лам санваартнуудын нэг нь эндэр дээрээс Баабыг дайр давшилсан байлаа. Манчуур хаан үнийг сонсоод тэргүүн мулаа зураас явуулж тэдний Баавтай уулзахаар очисон тухайгаа дурдаад Баав тэр хоёрыг гэртээ өрсөн байв. Захирагч эрдэм номтой бус лам санваартнуудыг өрсөн боловч тэдний хоёр нь Баавтай маргалдвал ялагдана гэж эмээгээд эрхээс татгалцсан юм. Хүмүүс цуглаж гүйцсний эцэст лам санваартнууд Баабаас асуулт асууж тэрээр асуулт бүрийг тодорхой тайлбарлаж байлаа. Харин нэгэн түүний хариултыг үл ойшон маргаан үсгэсэнд хотын дарга цуглааныг дуусгаад тэргүүн мулаг гэр рүү буцаалаа. Тэргүүн мулагийн гэрт Бааб аюулгүй аятай тухтай байна гэдэгт итгэхэд бэрх болов. Лам санваартнууд түүний эсрэг дэм юм хийх вэ гэж болгоомжилсан захирагч Баабыг гэртээ байлгахаар болсонд тэр зөвшөөрчээ. Баав тэднийд хэдэн 7 хонсон билээ. Уурлаж хэлгэнсэн лам санваартнууд цуглаад Баабыг алах ял төлөвлөж Баабыг тэр сүзэлтэн учир албал таарна гэж бичээд хотын далаад нөлөө бүхий лам санваартнуудын гарын үсгийг авч тамгадарсан байв. Исфаханы 2хан санваартан энэ бишигт гар үсгээ зурхаас татгалзжээ. Тэргүүн мулаа алах ялыг батлаагүйч өөрийнхөө байр суурийг илэрхийлв. Энэ залуутай ойр дотнд байсны хувьд хэлэхэд энэ залуу лалын шашин номлолыг эсэргүүцсэн аливаа үйлийг хийснийг би хараагүй лээ.
Харин ч тэр лалын сургаалчин үнэн сүсэг бишрэлтэй хүн гэдгийг би мэднэ. Гэхдээ түүний сургаал ихэд этгээд бөгөөд тэрээр өөрөө энэ ертөнцийн зүйлсээс хит тасардаг нь түүний ухаан санаа саруул биш байх гэсэн бодол над төрдөг юм гэж гэлээ. Лам санвартуудын төлөвлөгөөг мэдсэн хотын дарга Баабын тайван байдлыг хамгаалахаар зориг шулуудлаа. Хотын олон дунд дэгцэн уур хилэн намдан нийтийн эмх замраагүй байдлаас зайлсхийхийн тулд Баабыг Тегеранаас дуудуулсан гэж зарлаад 500 морьтон цэргээр хамгаалуулан хотоос гарах болов. Морьтон цэргүүд хэсэг явж байгаа 100 цэрэг цуваанаасаа тасарч хот руу эргэж ирэх ёстой байв. Энэ мэтлэн хідэн байр газар явах бүр давтах бөгөөд эцэст нь 100хан цэрэг Баабтай үлдэх ажээ. Үлдсэн 100 цэрэг нь тодорхой хугацаанд дараа 20 буцаж ирэх бөгөөд яваанда Баабтай хамгийн итгэлтэй үнж 20 морьтон цэрэг үлдэх ёстой байв. 10 нь өөр нэгэн дүүргүүрээ явж захирагч албан татварыг хураахаар болж харин үлдсэн 10 нь Баабыг зүсээ хувиргасан байдлаар олны хөл багтаа замаар Исфахан руу буцаан авчрах болов. Сүүлчийн цуваа Баабыг туйлын нууц байдал захирагчийн хувийн өргөөнд авчрах болсон юм. Ингээд өглөөрт Баабыг олон зуун цэргээр хамгаалуулан хотоос гарч явахыг Исфаханы иргэд үзжээ. 19-р бүлэг. Манчуур хаан Баабыг оргонуулав. Баабыг нүүх гэсэн захирагчийн төлөвлөгөө биелэж маргааш өглөө тэрээр үр цайхаас өмнө захирагчийн гэрт эргэж ирэв. Манчуур хаан хүлээж байсан зочноо өөрөө тосож аваад хоол ундаар дайлан үйлчлсэн юм. Баабын хаан байгааг мэдэх хүн огт байсангүй. Түүнийг Тегеран цаазаар авахулсан эсвэл замдаа алуулсан гэсэн цууг үг тархлаа. Тэр цууг нь Баабчууд хүртэл итгэсэн учраас тэдний айдсыг дарж тайвшруулахын тулд Исфаханы 3 дагалдагчаа дуудуулжээ. Тэр бусад дагалдагчтай Исфаханаас Кашан, Кум, Тегеран руу явахыг даалгасан юм. Нэгэн өдөр Манчуур хаан хашаан доторх цэцэрлэгтээ амарч байхдаа Шаагд Баабын сургаалыг зөвшөөрүүлэх төлөвлөгөөгөө түнд ярив. Хамгийн чадагч өвлөгч бурхан надад асар их баялагийг хайрлсан билээ. Энийх баялгаа хэрхэн зарцуулахаа үл мэднэ. Би нэгэн бурханы тусламжтайгаар өгөөдөл нээлтийг таньж мэдсэн учраас одоо уг сургаалын ашиг сонирхлыг дэмжиж түүний нэр алдрыг түгээн дэлгэрүүлэхэд бүхий л эд хөрөнгөө зориулахад чин хүсэл над төрлөө. Таныг зөвшөөрвөл би Тегеран руу явж надад говьшгүй хитгэн найддаг Мухаммед шахыг энэ үйл хэрэгт элсүүлэн авахын төлөө чадах бүхнээ хийхийг хүсэж байна. Тэрээр чин зүрхнээс түүнийг хүлээн авч эл сургаалыг тал тийшээ цацсан дэлгэрүүлэхээр босно гэдэгт би итгэлтэй байна. Төр засгийн ухар мөчөд бодлогоороо энэ улс орныг сүйрлийн ирмэгт авчирсан Хажи Мирза Акасигийн тушаалаас нь зайлуулахыг Шаагт бас ядах болно. Түүнчлэн Шаагийн охин дүү нарын нэгийг танд ихнэрүүлгэн авч өгөх санал тавиад хормыг зохион байгуулна. Эцэст нь ертөнцийн хаад удирдагчдад энэ гайхамшигт үйл хэргийн сургаалыг дуулган сэтгэл зүрхэнд нь шингээж лалын шашны ариун алдар цэвдүүлсэн сүм хийдийн авилгалт засаглалыг улам өргөрийг арилгахын төлөө зүтгэнэ. Бааб түн хариу өртсөн. Энэ сайхан санаа нийтэн төлөө бурхан ивэг. Ийм эрхэмсэг дээд зориг тэмүүлэл бол миний хувьд түүнийг бүтээсэн үлээс нь чилүү нандин юм. Чи бид хоёрын амьд явах хоног цөөн билээ. Хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх тэр өдрийг чинь үзэхэд миний нас хүрэхгүй. Тэнгэр бурхан үйл хэргийн хяалтыг чин сэтгэлээсээ чиний төсөөлсөн тэр замаар л мандуулахгүй. Энэ газрын ядуудаараа хүмүүсээр түүний замд орсох тэдний цусаар хамгийн захирагч бурхан өөрийн үйл хэргийг хамгаалан өмгөөлж үндэс суурийг нь бэхжүүлнэ. Бурхан эрх ертөнцөд чиний тэр гүн дээр мөнхийн алдрын титмийг залж нэн гайхамшигтай төслийг чиний дээрээс хургуулган оруулах болно. Энэ ертөнцид амьдрах хугацаа чинь 3 сар 9 хоног үлдлээ. Түүний дараа чи итгэл бишрэлтэйгээр мөнхийн орондоо залрах болно. Манчуур хаан энэ үгэнд ихэд баярлав. Түүний арвин ихэд баялаг нь дарлал мөшлөгийн үр дүнд хуримтлагдсан гэдгийг ойлгомогцоо харамсаж өөрт бүбүхнээ Баабд өргөн барихаар шийдлээ. Тэрч бүхэл зүүж байсан үнтэй чулуун бүгжээ хургунаас авч өгөв. Бааб түүний энэ гэмшлийг хүлээн авч эд баялгаа өргөн барьсныг нь сайшаагаад насан өд боллоо эзэмшгэж эд хөрөнгийг нь үлдээжээ. Үүнд тайтгарсан Манчуур хаан хувийн ажил хэргийг зохицуулж бүхий хөрөнгөө Баабд гэрээслэн үлдээсэн гэрээслээ бичжээ. Тэрээр Баабтай уламжих цагийг өнгөрүүлэх болж өөрийн хүлээн авсан сургаалын талаар улам гүнзгий ойлголттой болсон юм. Миний халин удах цаг дөхөх тусам зүрх сэтгэлийн өгүүлшгүй баяр хөөр эзэмдэнэ.
Гэвч таны төлөө сэтгэл минь түгшиж байна. Өрөвдөх сэтгэлгүй гүүргийн хаанд даатхан таныг орхиж буйдаа санаа минь зовж байна. Тэр таныг энд байгааг олж мэдэх нь гарц сахив бөгөөд танд муу юм хийх вэ гэж айж байна гэж Манчуур хаан Баавд хэлв. Гүүргийн хаан бол Манчуурийн хааны зээ бөгөөд залгамжлагч нь байсан юм. Баав захирагчид ингэж хариу айлтлаа. Эмээсний хэрэггүй дээ. Би хувьцаагаа бурхан даатгсан. Би түн бүх итгэл найдраа өгсөн. Би өөрийнхөө хүсэл тааллаар л дайснуудынхаа гарт гай зовлон амсах болсон юм. Захирагч Баабын зүгнэж байсан яг тэр өдөр сэтгэл амар хорвоог орхисон юм. Түүний залгамжлагч Гүүргийн хаан Баабын захирагчийн гэр 4 сар гаруй байсныг мэдээд Шааг дуулгажээ. Манчуур хаанд итгэх хааны итгэл ерөө өөрчлөгдөөгүй бөгөөд Шааг захирагчийг аятай тохиромжтой цагаар Баабыг авчран өөртөө нууцуулна гэж хүлээж байсан юм. Шааг Баабыг нууцаар маш түргэн Тегранд авчрахыг тушаажээ.